Даах хулгай маань санд суманд хөдөө малчнаар байгаад та хэд чинь тэнд 3 жил болоод. 6 жил. Тий, тэрний дараа өөр тийшээ томилогдож явах тийм уул намын төв хорооны шийдвэртэй байж тийм ээ. Тэгээ тэр хэрэгжээгүй учраас сантаас хар хорин руу нүүж шилжсэн юм байна тийм ээ. Тэгээд хар хоринд очоод та бол Улаанбаатар руу ирж хүүгээ төрүүлчихгээд араас нь 3 сарын дараа очсон юм тийм үү? Тий. Хар хоринд тэгээд чухам ямар шүү зорилго галбираа тийш очих уу? Өөрөө хөөцөлсөн үү? Өөр хар хоринд чинь тэгээ аймгийн намаа хороон дарга өөр хангай аймгийн намаа хороон дарга Бүнчин гэж уул манай өвгний нутгийн чандманы хүн л дээ. Тий. Зүгээр гоё хонгорын дарга. Тийм Бүнчин дарга дээр ороод яасан орох яах вэ? Хотоо шийдвэрөөгөөд дах үзэг юунд явуул хар хоринд тариа бригадын даргаар явуул. Гэсэн юм байна. Дээрээс төвөрөөс одоо тэгж яасан өгсөн юм байна. Тэгээ хар хоринд очисон чинь нөө гомсрон дарга тэр энэ амтны бригадын даргааг юуны тариа бригадад нүгэлгүйгээр хамгийн цалин багтаа газар нөхж явахгүй ажил багтаа цалин багтаа газар нь тэгж өгсөн юм байна лээ. Тэгээ ерөөсөө нэг малын эмчтэй нэг тэр амтны малладаг нэг хүнтэй тэгэл тэр тоо бүртгэсэн ингээ 3 хүн ажилладаг тийм газар. Тэгэл тэнд ажиллаж байж байгаа л. Тэгэл одоо тэр нэг хэдэн дахиа хэдэн гахаа хэдэн туулаа тийм юм байсан юм байна лээ. Тэгээд нэг өөр Монгол өвгөн тэр гахаа малладаг байсан гэсэн. Тэгээ хэдэн дахиа юу нэ туулаанууд нь одоо нэг байр муутай газар доогуур нэг жаахан нөх ухаад нэг тийм юмд байрлуулсан. Тэгээд нөгөө бүжингөө гаргаад төрж өрөөд яхаар бүжингүүд нь осгож өгөх байхгүй юу? Тэгээд чи 2 дахь жилдээ билүү дээ 3 дахь жилдээ ч билүү. Дэрнэл болохгүй нэ дээрээс туулааны үржиж өгөхгүй болоод байхаар нь өвгөн юу асан юм бэ л дээ. Өмсрийн дарга дээр ороод үгүй энэ хэдэн бүжингүүд одоо ерөөсө хөлдөж өгөхөд байр муудаад болохгүй байна. Та нэг хэдэн банц завхаж өгөөч. Байрын шинжилж жаахан олигтой байртай бол дулаа байртай болохгүй байна нэгэд. Тэгсэн чинь загнаад өөдөөс нь чи өөрөө янзлахгүй чи өөрөө олж янзлахгүй юу гэж өөдөөс нь загнаж гинэ. Үгүй би одоо юугаараа янзлах вэ? Надад одоо тийм юм чалга. Та одоо нэг хэдэн банц завхаад өгчихвөл одоо юунд болохгүй байх вэ? Тэгээ би тэргээр чинь би одоо яг хийхийгээ бол би өөрөө ус ажилчтайгаа нийлж хагаад хийчих нэгэд тэгсэн чинь чи өөрөө мэдээж хийхгүй юу чигээд загнаж гинэ. Юу ч загнасан дэ зөндөө загнасан гэсэн. Нөгөө гомсор гэдэг юм. Тий. Тэгээд гараад нэг гадагшаа явах гээд нөгөө чинь гараад машиндаа суух гээд нэг 69-ийн хаалга татаад урд хаалга татаад орох гээд хаалгаа татаад ингээ орохтой машиндаа ингээ сууд дээр суунгууд нь хаалгыг нуугц татаад онгойлгоод. Тэгээд гаргаж ирээд энэ дээрээс нь барьж аваад гаргаж яваад унгаалчихгүй юу? Тий. Унгаагаад тэгээд нөөч нойрдож бахаад аллаа моллаа гэдээ орсон байгаа үстэй бодвол. Тэгээд жолооч нь хинчгийжүүдээ нэг жолооч байсан. Тэр нь гүйж ир салгасан гэсэн. Тэгээд бодвол их өс сонзон салсан байлгүй дээ. Эренч тэгээд эрен их барьдаг хавчдаг байсан л да. Даалгавартай байж. Тий. Тусгай даалгавартай үү. Чи бүр даалгавартайгаар барахгүй ерөөсөө. Хамгийн том даалгавартай байсан байхгүй юу? Тэгээд чи одоо хойтон жилд чи 2 дахь жилд тийм болсон юм байхаа да. Тэгээд яг хөөцөлдөж өөрөө юм явж амтэн хүнтэй яаж нануу цаана гэж явж байгаа. Тэгээд хэдэн дахиад туулаа муулгаан байр майртай болгосон л доо. Тэгэл дэргэдээ амтд үржээ. Тэгээ манайх чинь анх ихлээд очихдаа өвгөн биднийг очиагүй байхад л тэр өвөр Монгол өвгөнтэй ярьж байгаад нэг охин тоорой 2 50 одоо тэр үедээ 50 төгрөгөөр худалдаж авсан гинлээ. Тэгээд манайхыг очихоор дээр нь 2 тооройг манайд өгөхгүй юу. Тэгээд нэг жижигхэн хашаа бариад хашаан дотроо жижигхэн хашаа бариад тэгээд үржүүлээ. Тэгээд бороо том болол нь хооллол. Тэгээд тэр чинь ерөөсөө амархан гахайчээс амархан том болж үрждэг юм билээ шүү дээ. Том бол үрж нь олон болно тийм ээ. Олон бодоод. Тэгээд нэг гурлийн үйлдвэртэй хар хорин чинь спиртийн үйлдвэртэй. Тийм болохоор нэг гурлийн заваал гэдэг нэг нунтаг тийм их гурлийн шиг нэг тийм нунтаг өөр нунтаг нарийн хэрэгтэй. Тийм юм учиргүй хичнээн тооноор гардыг юм байлээ. Тэгээд тэрийг аваачиж хээр аваачиж асгад юм байна л да. Тэгээ нэг гурлийн үйлдвэр дээр аваачиж асгаж байгаа машины жолооч нар загчдаг. Спиртийн үйлдвэр спиртийн шаар гэдээ бас нэг багтаар гардыг юм байна. Тэрнийг бас жолооч нар захиад одоо манай даваачаад болгочихж байгаарэ. Би гахаага хоолно гэж.
Тэгээ баахан 200-ын пошиг гэдэг том пошигнууд байдаг байсан. Тийм ийм цуглуулж ирээд нэ тагийг аваад онгоолгоно хашааныхаа ёроолоор дагуулад ингээд онгорхоо ингээд тавьчихсан. Тэгээд хашаан дайгуур ирээл нөгөөдөл чинь хоолоогоор ингээд тэр юунууд руу пошигнууд руу ингээд хийчгээд явцдаг байхгүй юу. Тэгээд энэ гахаа чи нөгөө заваалын нөгөө спиртнийхээ шаар тийм шингэхийн юм дэр чинь тэргээр нь зуураад өгөөд идэг. Тэгээд таргалаад өстэй зүгээр гайхалтай. Янзын дарга юм бол. Тэрийг нарийн олж харж штэ. Тэр заваал спиртийн шаар хоёрыг нийлүүлээд тэжээж болоо. Нөгөө дугуйн том машины дугуйнуудыг авчираа задлаад ингээд өнцгөлүүд газартаа хадаад ингээд тэндий тэгээд ийм онгоцон болцдог байхгүй юу? Тийм байна. Тэр үндэ хийгээл зуураад ингээд дотор нь зуураад тэгээд орчихсон тэгээд лаг гэж дандаа идэл байж идэг. Тийм байсан. Тэгээ манай гахаа ерөөсөө үржээд ирсэн төвдөг учиргүй олон болсон л даа. Тэгээд нөө олон тоорой болоо төрөөлгээд нэг том мэгжнээс 16 тоорой гардаг байсан. Хоёр том мэгжнээс. Амар олон гардаг бид нэг тарган ханаас чинь. Тэгээд нөө олон нэлээд хэдэн ч одоо 5 жил болж байгаа юм чинь олон мэгж тооройлдог болоод тэгээд олон бүр нэг ишиг хурах шиг ингээд язгансан олон тооройнууд язгана. Тэгээд тэр манай хамгийн захад тэр артлын хар хорны тэр нэг динжи артлын хонхорт манай хашаа байдаг байсан. Тэгээд тэр ингээд манай хамгийн захад нь эхлээд байсан. Манайхаас дээш айл байхгүй. Тэгээд энэ тооройнууд ингээд гаргаад ингээд юу ачхтай зэрхэн дээшээгээд хураг шиг үлчиж яваа юм шиг бэлчээд явж. Бэлчиж явж байгаа. Тэгээд язганаал орж ирдэг. Их үүд нь гарч явж уулаар явж газар хадарч явж байгаа их тоорой том тооройнууд юу хахайнууд ирээд нэг төмөр хаалгатай төмөр хаалгануудыг чи хошуугаар ингээд хинх татаад цөм татаад ороод ирнэ. Тэгээд дандаа хинх хүрхээ хаалгатай л байдаг гэж манай. Тэгсэн чинь нэ харга мөсрөн чинь ад үзээд хамаг газар сүйтлээ хийчихлээ нэг лохоцын гахайнууд хамаг газар сүйтлчихлээгээд ингээд хурлам дээр яриад ерөөсөө бүр амар цаа явж түсгээ байлаа. Тэгээд энэ 3 дахь сүүлчийн жилдээ одоо 5 дахь жилдээ болсон юм байна. Уг нэг хот руу явцсан байсан юм аа. Тэр хооронд нөгөө дижгүй хойгоор нөгөө чинь хар хойрны бүр одоо хөдөө тарэ бригадын бүх улсуудыг цуглуулад том лекц уншлаа. Нөгөө гомшин уу? За. Хар хойрны ерөөсөө бүх л албан газрууд бүх юмнуудыг цуглуулж агаад яг актер том л улаан болонд багтахгүй л олон хүн лекц уншлаа базар байна юм бод. Тэгээд яг видеонд наваа сууж илээ. Тэгсэн чинь зүгээр ер нь газар доогуур л оруулах нэ ерөөсөө шунхай сувдаг өстой суусан газараасаа шороо хатгадаг яадаг ч гинэ ерөөсөө бүр өстой хэлэхгүй муухагаар хэлээд нэг улсууд чинь. Улсууд чивэр хавэр гэлгүй яахад чинь улсууд яриад байгаа нь дуулдаад байх юм л та. Өөрийнхөө хийж байгаа юм аа хийж байгаа л хүнтэй илүү юм юу байгаа болоо эдэргээд гамсрын дээрэн дээр сангийн аж ахуйн ер нь их дургүй л дээ. Тэгээ ард түмнээ ерөөсөө нэг харж үздэггүй дандаа нэг энэ дараа гаргаж байж яадаг. Амтны ам их юм уу? Тийм. Тэгэл нэг актер лекц уншаад тэгэл эзгүй хойгуур нь баахан тэгж яачхаа. Тэгэл ирснээс нь хойш ерөөсөө ер нь гоочлоод янз бүрээр гоочлоод болгон байгаал. Тэгэл сүлд нь ер нь тэгэл дараа жил нь чинь 7 хэлээ бид нар чинь 6 сард ирсэн. 5 сар 6 сараас эхлээд ерөөсөө бүр байлгахаа байгаал. Тэгэл би нөгөө бас жирэмсэн баг охиноо гаргах гээд тэгээ бас нэг хотод ирсээр өвгөж ерөөсөө чи одоо ах төсдөрөө очиж төр. Одоо энд явгаа яаж яах вэ? Ерөөсөө чамаа хүргэж өгнө гэдэг юм уу машинтай болцсон байсан тэр үед манайх. Нөгөө нэг орд машин. Тийм тэрэн дээрээ нэг жижигхэн 4 хантай гэрд очиж аваад. Тэгэл эн чинь 5 настай. Энэ үнэгээ би тэврээлнэ том гэдсэн дээрээ тэврээл. Нөө охин маань 7 дугаар ангид орох байсан. Охиноо ачаан дээрээ суулгачгаал. Нэг жоохон жижигхэн машинт чинь тэгээд таарч байгаа юм чинь. Нэг хүүц хэрэгт явцсан том хөө. Тэгээд би тэгэхэд хар хорноос орж ирсэн л дээ. Тэгээ хар хорноос орж ирчгээд зурагтад миний нэг зээ дүү хүүхэн нэг зээ хөргөнийхтэй байсан. Тэдний хашаанд буугаад тэгээ өнөө жижигхэн гэрээ бариад тэнтэй байжгаад тэгээд би төрсөн. Тэгээ намайг төрөөд би 2 дугаар төрөөд яг 2 хонж исэн чинь тэг төрсөн өдөр өвгөн нэг эргэж ирсэн байсан юм аа. 2 дугаар би чи нөгөө хөдөө хөөгдөхөөс өмнө 2 дугаар эмнэлгийн аптекад байсан гэсэн шүү дээ. Тэгэхэд 2 дугаар эмнэлгийн лабораторийн эрхлэгч Дашнам гэдэг нэг бурайд авгаа байдаг байсан. Я надад учиргүй сайн байдаг байсан зайлуу. Тэгээ бас нэг лабораторийн энэ лаборант биохимийн лаборант нь бас ягаад ч байхгүй бол юмд явцсан байсан юм уу яасан байсан мэдгүй 2-3 сар
намайг лаборантаар авч ажиллуулж энэ тэгжсэн нэг. Надад очиргүй сайн байдаг байсан. Тэгсэн яаж хинээс дуулцсан хөрх амт нөгөөд чи намайг эргэж ирээд намайг төрөхөд эргэж ирээд надад цаймаа баштай цаймаа оруулж ирж өгөөд тэр тэгжсэн. Тэгсэн чинь хас эмчгээд 2 дугаар эмнэлгийн хэрүүргийн эмч настай тэр нэг сайхан эмч байдаг байлээ. За. Мис засал эмч. Тэрний авга ханцран гээд нэг сайхан авга аль төрөхөд одоо их барьж хийдэг байсан юм бол доо. Тэгээд би яг энэ төрхийн өмнө нэг орон дээр төрхийн өмнөх орон дээр хэвтээд байж исэн чинь намайг сураг дууссан байлгүй. Нөгөө хандаа ихчгүйгээд ороод ирлээ. Хөөе миний дүү одоо ингээд төрөх гэж байгаа мó ямар сайхан юм бэ тэрээгээд нөчөөр хэмсүүд болоод. Тэгээд их чинь жаахан байж байгаа дэргээд ирнэ гэж гүгээд явсан. Тэгээд би өвдөл одоо бүр яаж чадахгүй ганцаараа босоод явж чаддгүй гайхаад. Хэвтижсэн чинь нөө чинь буцаад гүйж орж ирлээ. Өвдөд болохоо байлаа хандаа ихчээ яанаад гэсэн чинь ихчийнхээ хөзөөгөр тэрвэр одоо хоёулаа төрөх орон дээр очиноо. Одоо гарлаа гэж нөө чинь тэгээд аваачаа тэгээд би охиноч юу хүүгээ чи би төрүүлж өгнө. Би их барьж авнаа. Гэтэл нөө чи яг хажууд цагж байгаа өөрөө их барьж аваад. Тэгээд тийм сайхан юмнууд болсолтой хөрх юм хамт ажиллаж байсан байхгүй юу? Тийм бай. 35 настай. Тий. Тэгээ анхны дүү. Тэгээд энэ хоёр чи юмч сахиа суучихсан нөгөө ер нь юу сүрхэл байдаг байсан та. Тэгээд төрчөөд хоёр хонжоход авгүй нэг эргэж ирээ тэр дашнуугаа дээр ирж нэг бичээн одоо сүүмүү ордын гэлээгээд нэг бичээн Монгол дотоодын бичээн энэ тэр авчирч өгчгээд тэгээд явсан байсан. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө эргэж ирдэггүй. Хоёр хончлоо ерөөсөө эргэж ирдэггүй. Тэгээд тэр чинь эргэлтэн тэр оруулдаггүй байж ш тэр үед. Тэгэл цонхоор эргэлт ирлээ гэж хэлэхдээ зэрэгэл би цонхоор 5 давхарт одоо хэдэн давхарт байсан дээ төрөгч. Хамгийн дээд давхартлаа байсан баг. Шагаагаад тэгэл дуудан тэгэл манай юм уу тэр нэг айл буусан айлын манай үзээ дүү хөхөн л ирнэ. Тэр л ирсэн байж идэв тэгэл нөө ихчээр ахнаар энэ тэр дуулаачгүй юм байлгүй дээ. Тус өрмөс өөр нь ярьдагчгүй мэд явцаар ярихыг мэдэхгүй би ч одоо хөдөө олон жил болсон. Мангар болчихгүй юу. Тэг хүмүүстээ утад дээр нэг утасны номерыг ч аваагүй байгаа юм чинь. Тийм байна. Тэгэл хүрээд ирсэн тэгээ цонхоор л дуудаад яагаад үгүй ах чи яагаад ирэхгүй байгаа юм гэхээр ах ажилтай байгаа л гэдэг байхгүй тий. Дээрээс нэг доороос л тий. Тэгээд нэг машиныхаа гүүзүү солины бүтэн гүүзүү 51-гээд нэг гүүзүү ташаад тавьчихсан байсан юм аа. За. Тэр энэ тэгэл ноцолж байгаа юм байлгүй дээ л гэж бодчиход байгаад л. Тэгээд би чинь 4-5 хоноод гарсан. Гарах болсон чинь гарахын урд өдөр намаа гарахын урд өдөр өрөөний усууд 4-5 лав байсан чинь өрөөний хүүхнүүд цөмөөрөө гараад явчлаа. Би ганцаараа үлдчихлээ. Тэгсэн чинь намаа коридорт гаргачлаа хүүхдэд дэврүүлээд. Миний орыг коридорт гаргаад. За тэгээ хүүхдэд дэврээ сууж ирсэн. Тэр руу ярьдаг хүн ч байдгүй. Гэхдээ хий ярих үдэ утас мэдгүй. Намаа төрсөн гэж манай тэр дүүгээс өөр хүн мэдгүй тий. Тэгээд гайхаад одоо бүр яад юм блэ би нөгөө тэгтэйгээ утсаар ярих утас бас мэдэхгүй. Гомч их мангараа байж нэрэ. Тэгээд байжсэн чинь уцаар ярих гэж нэг тэгсэн өнөө дүү мань ярьж байна. Тэгсэн чи яаж нийжэл болж байна. Тэгсэн өнөө дүүдээ уурлалгүй одоо таг чамайг болчдөг. Би коридорт гарч байгаа хүүхдээ тэрээд коридорт хонцоход байж байна. Тэрхээ тунирхаад ярьсан. Тэгсэн чинь за одоохон гэл тэр амгаланд очиж зайлвал гонцонд ажилладаг байсан. Тэгээд гараад гүйж явсан чинь ашгүй нэг таньдаг төргөний жолооч тааралдаж. За. Тэгээд тэр төргөний жолоочийг гуйгаад нөгөөдөг чинь. Тэгээд таны гаргаж авчих. Тэгээд гэртээ юун дээр гэртээ очиж миний хувцсыг аваад. Тэгээд би нэг төрхөөс өмнө явахдаа дүүдэгээд нэг чумдаан адар хоёртой л хотод ирсэн бит хоёр. Өөр юм байхгүй. Тэгээд нэг чумдаанд ингээ хувцаа хийж намайг төрхөөс гаргахад энэ хувцсыг авчичаарэ гэд хэлээд захиад явсан байхгүй юу. Тэгсэн чинь гэртээ мөсч ийсэн хувцснууд аваад ирсэн байхаа хувцаа сольсон чинь. Гөр гайхаад тэгээд төргөний машинд орж суучгаад явж байгаа дүүдээ шивнээд гүчи яагаад надад нэг гэртээ мөсч ийсэн хувцаа аваад ирсэн гэдгсэн чинь хувцаа чи хайгаад олсонгүй л гин. Чумдаан тал байгаа штэ гिचгэл. Өөр чи байсан ч хөө. Тэгээд хоёлаа яваад гэрийнхээ гадаа очиод буусан чинь нөгөө энэ ихч энэ хоёр юм жоох юм өөдөөсгүйгээл гарч ирлээ. Хоёр хүүхдээ өсчгээл гэрлүүгөө орох гэсэн чинь та манай дор гэж нөөлгөтэй хүүхэд тэрэл нөө чи гэрлүүгөө орлоо. Тэгээд араас нь яваад орсон. Тэгээд нөө чин өөрөө нэг ганцнаас гэрчсэн мах энэ төр били юм аваад ирсэн юм байна. Тэгээд нэг цай хийж өчгөөд нөө чин тэгэл шүл хийгээл өгөөл яаж яснаа.
намайг манай дүүнэр андиалаг авгаалд юм л да. Андиа гэлдэг нь. Өө гэлдэгсэн чинь ахыг барьж аваа явцсан шүү дээ хэлдэг нь. Хэн гэлдэглээ. Борхороороос барьж аваа явцсан гэлдэглээ. Тэгсэн чинь миний нийт нэг юм хатуулаад ирээсээ. Өөр юу ч хэлж чадсангүй дугаал байсан. Таг дуурахгүй болцсон байсан чинь. Андиа мань тайвшираарэ зүгээрээ ямар ах маань ямар хэрэг хийсэн биш. Маргааш нэг өдөр хүрээл ирэх байлгүй. Та одоо сая төрсөн хүн гэж юу яаж болохгүй шүү, санаагаа зовоож болохгүй шүү гэл нөтг чинь тэглээ. За тэгэл жоохон тайвширмаглал байж байгаа. Тэгэл орой нөгөө нөхөрмж ажилласаа ирлээ. Миний нөгөө баданд нөгөө гэрээ өгч явуулсан бэригч маань тэдний байр юуны хормын ордны тэнд байсан нөгөө шовгор бааш нь газарт орчихсон тэдний ирсэн байж исэн юм байна. Нөгөө охинтойгоо. Тэр эгч маань ирлээ ажилласаа тэгэхэд оргилд ажилдаг байсан юм аа манай тэр бэригч. Ирлээ тэгээ цөмөрөө эрцгээгээл тэгэл ял орой нөгөө хөргөн ирэл андаа манайд байна үсттэй хүүхдүүдтэйгээ гэлдэг гэж байна. Тэгэл нэг би чинь юм хэлсэн ч 3 хүүхэдтэй тэд нар чинь өөрөө 2 3 хүүхэд нь нэг хүүхэд нь хөдөө явцсан хөдөө очсон байсан. Тэгээ одоо энэ олуулаа байж идэг нөө ихт бэригч маань бас нэг охинтойгоо байж байгаа. Зуны нэг ганц өрөө юм байшин тэгэхгүй яаж багтаж ингэж байх юм бэлээ дээ. Хажуудаг ирвэсээр байтлаа гэж бодоол. Яхан бодож сууж байгаа л. Тэгэл нэг нуугаал нэг чүдэн завч гараал. Тэгэл гэртээ ороод гал төллөө. За. Тэгсэн чинь санд мэндэгнүүд чинь араас гүйжэр та яаж байгаа гэртээ орох гэж байгаа юм уу? Гэртээ гал төлөөд яаж байгаа яах гэж байгаа бэл гэж. Тэгээ одоо энд гэртээ оръё. Та нар зүгээр тайван байцгаа би хүүхдүүдээ аваад гэртээ хооно. Гэртээ байе гэлдэгсэн. Тэгсэн чинь хаяа маяа манад ормор засаад нөдөл чинь сандарсгаагаал. Тэгэл гэртээ орсон л доо. Тэгээд гэртээ орчиход одоо тэгээд өвгнийг одоо нэрээд өнөө маргааш хүрээд ирэх юм байх гэж хараад. Тэгээд өнөө бэрэгч маань тэр үед амарч ирсэн юм уу? Тэтгэвртэй гарцсан байсан баха. Өдөрт бид 2 л байж идэв. Тэгээд хоёулаа нэг данх цай чанж явал хаалга нөгөө гэрийнхээ хаалгыг онгойлгочвол хаалганыхаа 2 талд хоёулаа суучгаад дундаа цайгаа тавьчихад. Тэгээд одоо өвгнийг ирэхийг л хараад байгаа. Хараад хүлээ. Ташаа найзласраар ингээд хараад ингээд хоёулаа яриад ингээд сууж байна. Тэнийг хүний бүртгэсгээл ихтэй ингээд хоёулаа ухсгээл нэг машин ингээд явах өнгөрөхтэй гудамжаар өнгөрөхөөр хоёулаа ухсгээл ингээд зэрэг ингээд тэгээд хараал хүлээгээд ирсэн. Ерөөсөө юм ирдэггүй. Тэгээд ирэхгүй байсаар байгаа. Тэгээд тэр чинь одоо тэгээ 25 хоног боллоо. Тэгсэн чинь өвгний нэг зээ дүүн нэг оюутан байсан гэж ярьжсэн тавь. Төгжж өгөө. Тэр тэр нэг нутгийнх нь бас нэг хэдийн улсууд энэ төр байсан. Тэд нэр сургалж байгаа сураг гаргаж ганц удагтал байгаад байгаа л гэсэн. Тэгсэн чинь 25 хоноод нэг уулзуултын гиний арга гэрийнх нь нэг гэж. Нэг сураг гаргаад. Тэгээд нэг хөвөнтэй хөөртөг өмд нэг хөвөнтэй тим юмнууд аваад тэгээд нэг хөвөнтэй хөөртгний захны нэнд оюуны нэнийг ханзалж байгаа л нэг хэдэн төгрөгийн догуулж хийж оёол. Тэгээд одоо өөрч одоо яах юм. Тэгээд нэг академи молко одоо тэр үед чинь хэдин нөхрийн ахын душонг нэг 2 хил чихэр мэхэр нэг тим юмнууд л аваад очлоо доо. Нэг галбасаа бас байх уу? Хямзан байх уу? Тий. Байхгүй юу? Хямзан байх уу тэр үед нэг. Тий хямзан гэж өөттэй байхгүй тэр үед чинь тий. Ястай өөттэй байдгүйсэн шүү дээ. Тэгэл нэг тим юмнууд л одоо юу их нэг тиймэрхүү юм л аваад очсон. Тэгэл очиод ороод яасан чинь уулзуулах цаг болоогүй байл тэгэл хүлээлгээл. Юу л анх очиход чинь тийм биш юм байна. Тийм тэр чинь одоо уулзуулах бид нарыг уулзуулах гэж очиж байгаа. Тэгээд очисон чинь нөгөө очисон юмнуудыг чинь цөмийн задлал үзээл. Шалгаал. Тий бүтүүдэр консерв юмнуудтай юмнуудыг чи яг задлахгүй юм. Нөгөө хэдэн чихэр мэхрээ чи барах ширхээр нь задлах юм аа. Тэгээд задлж үзээл тэгээд 30 минут уулзуулна гэдэг юм байна. За тэгээд уулзалтын өрөөгөл нэг юм яасан чинь нэг жижигхэн өрөөнд оруулаад бид нарыг хүлээгээл байж исэн. Тэгсэн чинь нэг буута одоо юу ч гэдэм харгалзах шиг гэдэм үү юу гэдэг нэг тийм юм дагуулаад орж ирлээ. Тэгсэн нэг юм алаг хувцастай. Тэгдэгтэй байлаа. Алаг хувцас өмсч гэсэн нүцгэн толгойтой тэгээд нэг тийм юм орж ирсэн чинь өстой нэр нэг гутаж яана өстой нэр чаавас ийм ч болчих гэж бодсон чинь би ч ерөөсөө үг хэлж чаддгүй. Уйлаад байдаг. Тэгээд нөт чи яг хөө тэгээд нэг 2 хүүхдээ аваад очиж байгаа бас 2 багыгаа. 2 багыгаа. Тий, нэг тэрээд нэгээ хөтлөөд гараад 20 хэд хонж байгаа шүү дээ. Тий, 20 хэд хонж байгаа. Бараагийн хараагүй. Бараагийн хараагүй байгаа. Нэгийг хөтлөөл нэгийг тэрээд тэгээд яваад байдаг. Тэгээд яваад орсон тэгээд нөгөө чинь 2 хүүхдээ нэг үсчихэл тэгээд
Нэг одогтой юм ч ярьж чадсан. Би ч бүр юу ч ярьсангүй. Тэгээд нөө зээ дүүн бас нутгийн нэг хоёр хүн энэ төр очисын тэд нар л яхаа аваа юм ярих шиг боллоо. За. Би ерөөсөө юм ярьж чадаагүй. Уйлж гал өнгөрөөсөн. Тэгээд намайг гаргахтаа тэгээ явах. Яг нэг 30 минутанд тэгэл дуусчих байгаа юм. Тэгээ шүү дээ. Тэгээд гаргахтаа чи миний бие бодож байгаараа тэгч гисэн. Өөр одоо ямар ч арга байхгүй. Яалтаа шүү. Тэгэл нэг уулзсан болоод нэг хувц юм салж өгөөл тэгээд гарсан. Тэгэл тэрнээс хойш тэгэл байж байгаа ганц удаг аваад явсан гинэ тэгээд дуулдсан. Тэгээд намар болоод нэг ирэх ер нь нэг ирэхгүй бол болохгүй нэгэ. Тэгээд манай дээр айл байгаа хөргөн зээ хөргөн явд юм байна. Нэлээ 10 сар болж байгаа чихгүй явсан бах уу. 9 сард явсан юм уу? Ганц удагтаад байгаа юу? Гэхдээ юу бэлэг рүү аваад. Бэлэг рүү аваад явсан. Сая бэлэг рүү авч байсан. Бэлэг рүү аваад явсан. Бэлэг гэж газар аваа явж гинэ л гэсэн. Тэгэл тэрний сургалтад нөөч явгүй явж бод нэг 2 хоноод нөөч хүрээд ирлээ. Өө ах сайн байна уу сайн байна. Тэнд галтгоонд нь ажилд юм байна. Дажгүй байна дажгүй байна. Шүүх хурал болсон шүү дээ. Оо тийм тэрнээс ч хойш нэр нэг шүүх. Тэрнээс өмнө нөхгүй бэрлэг явахаас өмнө. Бэрлэг явахаас өмнө ганц удагаас шүүх хурал болсон. Тийм шүүх. 25 хоногийн дараа тийм 76 хоног. Ганц удагт 76 хоног болсон. Оо 76 хоног шүү. 25 хоног та очсон байна. Тийм. Тэгээд тэрнээс хойш дахиж яваад нийтдээ 76 хоногийн дараа шүүх хурал. Шүүх хурлаа айчихсан биш үү тийм байна. За. Өө тэр шүүх хурал. Шүүх хурлын шийдвэр гараа бэрлэг рүү явж байна. Таслагдаад. Жилийн тогтоогоод байна шүү. Тэр тэр шүүх хурал гэдэг чинь нэрээ нэг том юм болсон шүү дээ. Уул нь хаалт юу вэ? Хаалттай болно гэдэг тэгжсэн нээлттэй болно гэдэг. Тэгээд нэг шүүхийн дундын одоо хуулийн дундын оюутнууд юм уу да нэг баахан оюутнууд л ирж суусан байсан. Өөр одоо тийм. Тэгэл бид нар ч одоо нэлээд хэдэн л ах дүүс нэг эг чинь энэ төр очсон байсан, дүүн очсон байсан. Тэгэл манай ах дүүнээрээс энэ төр нэлээд олон улсууд бид нар 10 гаруй улсууд л очиад гадаад хүлээгээ суугаад байсан. Би 2 хүүхдтэйгээ очиад тэгэл зүйтэй хүүхдээ тэрэл. Тэгэл би нэг хурал дээр хүүхдээ орхицгол хурал дээр нь орд юм аа. Тэгээд хурал дээр ороод ингээл яхан суухтай зэрэгчил. Нөтг чинь манай миний нэг зээдүү нэг хөвдөө дийл тэр ганц удаг руу явахад нь яаж нэг юм оруулж өгсөн юм байгаа юм. Энд нэг ганц удагт байж хахад нэг юм оруулж дамжуулж өгсөн юм байлээ нэг хөвдөө дийлээ өгсөн юм байлээ. Тэр хөвдөө дийлийг нэг юм оруулж өгсөн юм шиг байгаа юм. Тэр дийлээ нөгөө ч нөмөс ч гэсэн тэгэл нөгөө бүсгүй нөмөн нүцгэн толгойтой тэгсэн чинь нэг өмгөөлөгч авах уу гэсэн чинь үгүй би өмгөөлөгч авахгүй өөрийгөө өмгөөлнө гэдэг. Тэгээд яриад байхаа. Би нөгөө яриагийн суусаад байхаар чинь нэрөөсөө уулах гэдэг ерөөсөө сууч чаддгүй. Жаахан сууж агаад буцаж гарч ирээл. Байлаа. Тэгээд өнөөдөр чинь төмөрөө ээлжилж орцгоогоод тэгсээр байгаад сүйд нь л одоо тэгээд суугаад ингээд чагнажсэн чинь нөгөө олон оюутнууд чинь ямар сони юм бэлцээ гэдэг нэг тиймэрхүү яриа сонсогдоод байх юм аа. Тэгээд хэрэг таслах яг тэр үед чинь хэрэг таслахын өмнөхөн чинь хэрэг таслахаас өмнөхөн шиг яад юм бэ? Арга гэрийнхэнтэй нь уулзуулна 3 минут уулзуулна гэдэг юм байна. Тэгээ санд мэдээний гадаа суужсэн арга гэрийнх нь уулзуулна гэж 3 минут шүү гэл. Тэгээд би чинь өлгөөтэй хөөхтэй тэрэл энийг гартаа чирээл. Тэгээд энэ том тэр одоо нэг иш баруун тийш харсан шүүхийн хаал дээд шүүхийн хаалга байдаг шүү дээ. Тэр л үчин стад хар хурдаараа дахиад орохгүй юу. Тэгсэн чинь тэр хурлаг яаж яхад нэг юм бичээд нэг залуухан хөөхөн суугаад байсан юм байна гэж нэг юм хөөхөн сууж гаргацсан. Тэгсэн чинь тэр өмнө болтой маа хүүе ихчээ дана түүхтийнхээ толгоогоор хаалгас авчлаа. Гээл нэ чи гүйжрээд өлгөтэй хөөхд надаас шүүрээд авд юм байна. Би хүүхдээ чинь тийрээд ивэ та хүүгээ хөтлөөд яв гээл. Тэгээд нэг доошоо тэр подвал руу буух юм байна. Тэгээд би чинь зүгээр тэр чигээрээ нэгэл хүүгээ чирээд ингээл тийшээ доошоо буусан. Нөгөө охин чинь хүүхэд тэрэл. Тэгээд хоёулаа гурлаа нэг юм ороод. Тэгээд 10 минут уулзсан юм уу да. Тэгээд бас нэг дүүнэр мөдний нутгийнхан дээр бас гэд улсууд орчжээ. Би тэн дээр өстой юу ч ярьж чадаагүй, юу ч нэг ч үг дуурч чадаагүй. Тэгээд хүүхдээ нөөсүүлээд тэгээд босод нэг уйлгаараа уйлсаа чаддаг л уйлах юм чи яг уйлсаар байгаа тэгээд гарч ирсэн. Босод араастаа тэгээд хүүхдүүдээ сайхан өсгөхөөрэ бие сайн бодож байгаарай гэж хэлсэн. Өөр юм байхгүй тэгээд бэрлэг рүү ачигдаж байна тий. Тэгээд маргааш удааг байхаа маргааш нөгөө төр нэмүүдээ тэгээд бэрлэг рүү ачигдсан. Тэгээд очсон. Тэгээд тэр бэрлэгт очиход
Тэгж нэг анх эхэлж нэг бас нэг очиж уулзаал. Бэрлэгт очиод бол тоогооч ажил хийсэн байна. Тэвэрлэгт очиод тоогооч хийгээд. Тэгээд эмнэлгийн тоогооч. Нэмлэгийн тоогооч. Тоогооч совлогч гэсэн. тоогооч совлогч басна чинь. Тэгээ нөө өвдсөн улсуудад эми өгдөг тариа марийг нь хийж өгдөг байсан гэсэн. Танах ч хүү охин юм биш үү? Тийм байна. Тэгээд тэр намар чи хөө намар л яаж явах. Таны анхны төрөлт бол сант юм байна. Тийм сант тийм. 35-тай сантыг гаргасан. Тэгээд 40-тэй охиноо гаргасан. Нөгөө манай дүү 40-тэй. Санаас 5 дүү юм биш үү? Тий 5 дүү. Тий. За Одоо яг энэ үйл явдлын дунд нөгөө өдгөөтэй яваад байгаа. тийм байна. Нөгөө юу хаалга мөрөгчтэй. Яг тэр тэврээд яваад байсан чинь тийм. За тэгээ бэрлэг рүү явчлаа. За бэрлэгт бол тасралтгүй 6 жил үү? Гаргадаг ба. Тий. 6 жил яг 6 жилээ. Тэгээд анхны уулзалт болоход тэр манай тэр хүргэн очиж уулзаад тэгээд гайгүй сайн байна гэж ирээд. Тэгээд чи одоо намараа орой тийшээ 10 цагийн үед би явсан юм уу да. Тэг би дуруу яваа. Тийм. Бас 2 хүүхдээ чирэл. Тэгэхээр чи би ч бас овоо юмтай явсан. Нэг шуудаатай юмтай. Ян зүрийн юм хийгээл одоо төхөө юм тэгээд хувцас соноор одоо дотор хувцас салхаар нэлээ юм аваад нэг шуудаа ших юм чирэл. Тэгээд нэгийг хөтлөөд нэгийг чирэл ингээд тэгээд богоонд суугаад юунд зүү хараад очиод зүү хараад нөгөө өвгний бүлдүү тангад их байсан. Хөвгний хамт гэлмэгцэн. Тэгээ багцаал дээр очиж уугаа тангадынхыг мэдэхгүй тэгээд надад хэлж өгсөн. Тэгээд нэг 5 давхар тэр багцаалаас ойрхон шиг 5 давхар байранд байдаг гэдэг. Тэгээд улсууд мэдхийн тэндээс асуугаад тэгээд яваад нэг тэднийд яваад очисон. Тэгээд очисон чинь тангад чи өөрөө байжсэн авгаан тэр үед эмнэлэг рүү эмнэлэг дэвтгэ хот руу явцсан эзгүй байсан. Авгаа тангад нэг 2-3 жижигхэн хүүхдтэйгээ байжсэн. Тэгээд тангадын даа очиод байж байгаа. Тэгээд хоол цай болоо. Тэгээд тангад унаа олж өгөх юм болоод. За. За унаа өстө олддог айгүй хүчнэ. Шалаанд очисан машин л одоо олдох байх та гэл. Тэгэл гадуур зайлууд нэг хүүхдүүдээ над дээр орчихвол тэгэл явж нэлээ явж л ирсэн. За нэг шалаанцны машин л олж ирлээ дээ. Нэг самсмал олж ирлээ гэл. Тэгэл нөгөөтгтнээс орой болж исэн өдөөс хойш орой болчихсон байсан. Тэгэл нөтгөр чинь 2 хүүхдээ аваа суугаал. Тэгэл явлаа да. Тэгэл яваад их л холол явах шиг болсон. Хэрдэнгийн хөвөө мөөгөрч гэл яваад тэгэл нар жаргахын өмнө нар жаргах гэж яхтал бараг очисон доо. Тэр бэрлэгт. Тэгэл очиод нэг зочид буудлгээд нэг жижигхэн өмөөс нэг юм жоохон шаврын байшин нэг жижигхэн өрөөнд тавиачиж орууллаа. За. Тэгээд орсон чинь юу яалаа. Очиод тийм тэгээд нөгөө төлөөлөгч. Тэгээд өргөдөл бичиж төлөөлөгчд яаж иж ордон гинэ. Хүчээр авч хүчээр авч тийм. Тэгсэн төлөөлөгч нь байхгүй 2 оргод алга болсон. 2 хүн оргоод явцсан байгаа. Тэд нарыг хайгаад ирэлд явцгаацсан байхгүй. Зүү хараагийн төлөөлөгч бэрлэгийн төлөөлөгч 2 эзгүй байгаа гэж. Тэгээд тийм байна одоо төлөөлөгчийг л хүлээндээ ямар ч гэсэн 10 цагаас нааш ирэхгүй ах уу. Гэдэг чинь тэгэл бид гурав нэг тийм байранд оруулчлаа. Тэгээд ямар юм чивлээд тэр даргын авгаа нэгэд нэг бор хүүхэн байна. Тэр нь бас нэг хариуцлагатай ажилдаа тэр үедээ ямар юм ч гэж хэлээ. Тэн дээр орлоо. Тэгээд дарга дээр орлоо. За. Даргад нь нацаг гэж хүн байдаг гэн. Тэгээд тэн дээр орсон чинь бас зөвшөөрлөгүүд төлөөлөгч ирэхээс нааш болохгүй л дээ. Та жаахан хүлээ удахгүй ирэх байхаа. Тэгээд яа дээр зочид буудал шиг юмд л байгаад байлаа хоол цайч байхгүй бид орж юу ч байхгүй. Тэгэл байжсэн. Тэгээд нэг жоохон үед хуурай идэх юм авч утсан байсан. Тэр үед ч одоо бэлэн ус уцууслага байсан биш. Тэгээд нэг юм багаагач яах вэ тэгээд нэг юм хөлдөл тэгээд энэ муу маань тэгээд яаж нэг юм болж исэн битгүү. Тэгээд байжсэн чинь нэг орой 10 цагийн үед төлөөлөгч ирлээ гинэ. За. Тэгээд 2 тий шөнө болдог. Тэгээд энэ нэг дүүгийн захидлууд яаж үлгэтэй дүүгийн үлгэт тавьсан чи яхаа орчихгоо. Нөгөө өргөдлөө өртлөл яваад очлоо. За. Тэгсэн төлөөлөгчтэй уулзлаа. Тэгсэн чинь юу яла. Одоо хоцгоотой уулзуулж өгөө таныг нэг 20 минут л уулзуулна даа л гэж. За тэгээд 20 минутанд нь уулзлаа. Тэгээ 2 хүүхдүүдээ аваад ирсэн гэсэн чи хүүхдүүдээ аваад ир да. 20 минут уулзуулъя гин. За тэгээд нэг 20 минут хүүхдүүдээ авчиж уулзчихвал тэгэл рөндөө очиод тэгсэн чи нэг сургууль хүмүүжүүлэгчгээд нэг хүүхэн орж ирж байна. За. Тэгсэн чи нөгөө хүүхэн чинь
Юу яалаа. Та ерөөсөө манайд очиод байж. Маг Би гэртээ. гэртээ аваад очиж таныг Оо хөрхөө. гээд нөгөөт чинь. Боош. Тэгээд нөө чи гэрлүүгээ аваад яваад. Тэгээд нөгөө өлгийтэй хүүхдээ маань тэрвэрээ та хүүгээ хөтлөөд явгаа. Тэгээд гэртээ аваачаад бас нэг жижигхэн байшинд байд юм байна. Гэртээ аваачаад нөгөө чи хоёр хүүхдэд дэвсрэг дэвсч өгөө төвтүүлээд намайг та бүр уйлсаар байгаад бүр ядарчлаа. Орон дээр жоохон хэвтээчих гин. Тэгээд орон дээрээ хэвтүүллээ намайг цаймаа хийж өгөөд. Яваа шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй юм. Хаалцаа хийж өгөөд. Тэгээд нөхөр нэгээд нэг залуу орж ирлээ. За одоо нэг зүүн хараагийн төлөөлөгч удахгүй ирэх бах. За. Тэргээр л энэ хоёрыг явуулна шүү. Гэл энэ гурвыг явуулна шүү гэ тэгээд мэдж байгаараа яг ирэхээр нь хэлээрээ гэд нөхөртөө загчийн. Тэгээд түрүү нэг төлөөлөгчтэй уулзчлаа би. Уулзсан. Тэ уулзцаа тий. Тэгээд өвгөтэйгээ нэг 20 минут уулзсан тий. Тэгээд тэдний тэгээд байжсэн чинь 10 өнгөрөөгөл 11 орчим болж исэн болоо да. Нөхөр нэрэл зүү хараагийн төлөөлөгч ирлээ л гин. Тэгээд хоёр хүүхдээ аваад нөгөөдөл чинь хөргөж өглөө машин дээр нь хөргөж өглөө. Хоёр хүн л машинд нэг хоёр хүн л байж ах шиг байна. Гуатын кавинд нэг хүн, урд талд нь нэг хүн, ард талд нь бас нэг хүн гуруулаа байна. Тэгсэн чинь тэр нэг хүнлийг даргануултай нэг хүн сайн байна уу та гээл лохоцгоотой уулзаад явж гэнэ уу гэж тийм байна л гэлээ. Оо манай лохоцгоо дайжгүй шүү дээ. Сагялж байгаа л гэж байна. За болж таа. Сайн байна л гэлээ. За за. Би дандаа энэгээр явахаараа дандаа уулзтай маа л гэж байна. Оо их сайхан зантай хөө сайхан яриад нөгөө чинь. Тэгэл машин хөдлөж яхаа явж исэн чинь танаад өлгийтэй хүүхдээ над өгчих танаад хүүгээ тэврээд яв. Би хүүгээ өлгийтэй хүүхдээ чинь тэврээд явъя л гэж байна. Тэгэл хүүхдээ өгчихлөө. Тэгэл нэлээ яваад одоо шөнө явж байгаа шүү дээ. Зүүн хараа руу. Дотроо. Зүүн хараа руугаа явж байгаа. Тий, дотроогаа явж байгаа. Тэгэл явж исэн чинь за одоо холын замд шөнийн цагт явхад зам амархан яад төмөөрөө сайхан дуулцгаагаад явнаа л гэж байна. За. Тэгээд нөө чин дуу эхлээл явсан чинь жолооч нь ч бас өсвөргөө дуулдаг болтой юм. Миний хажууд нэг хүн сууж явсан тэр нь чимээгүй л явах юм. Дуулаад явах юм. Игчээ дуулаад явна шүү л гэж байна. Миний дуулах ч гэж яах вэ гэсгээ тэгэл яваа тэгэл явсан нэрээ тэгээ шуугж явж итэл. Яваад манай доохоцгойг дажгүй байдий ажил мажлаг сайн хийдэг хэвээр мундаг сайхан байдий шүү дээ. Мундаг За ингээд зүү хараад ирсэн тийм ээ. За энэ хүрээд мартаж болохгүй давтах учиргүй түүх төр завсарлаж байна. Өнгөрсөн шоо зүдэндээ юун дараа